Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай асуудалтай холбоотой Монгол Улсын үндсэн хуулинд бол 2019 онд бол нэмэлт өөрчлөлт оруулаад 92 оны зохицуулалтыг бүр нэлээд нарийсгаад процессыг надад ингээ заагаад өгчихсөн л да. Хуучин ойлголтоор бол яадаг байсан бэхээр одоо өөрөөр хэлбэл төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр улсын хурлаар санал хураалт явуулахад зохицуулсан байсан бол одоо 19 оны нэмэлт өөрчлөлтөөр төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр биш харин үндсэн хуулийнхаа 43-1 зааснаар нэгэнд одоо ерөнхий сайдыг огцруулах гэж нийт гишүүдийн 4/1 нь тийм асуудлыг тавьсан бол яг тэр асуудлаар нь санал хураалт явуулаад дэмжиж ийнэг үү гэдгээр санал хураалт явуулна. Тэгээд эндээс бол эцсийн шийдвэр гарна. Түүнээс ч одоо төрийн байгууллага хуучин шигээ бол төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр одоо дэмжиж ийнэ үү, дэмжихгүй байна уу гэсэн огцруулах үгүй юу гэсэн тийм асуудлаар санал хураалт явуулахгүй л гэж ингэж ойлгоно.